Сайн байцгаана уу Тэнгэр заяад миний Монголын эмзэг ард түмэн минь ээ. Ингээд Монголын хамгийн анхны Late Night Show буюу Monster Tonight Show-ны 3 дахь дугаар инхүү эхэлж байна. За дугаар гарснаас хойш ер нь энэ нэвтрүүлэг гарснаас хойш зарим нэг хүмүүс миний карьерийн төлөө амар санаа зовоод байна. Тэгээ хүний карьерийг бодсноос өөрийнхөө карьерийг бод гэдэг шиг тийм ээ. Миний өнөө санаа зовох хэрэг байхгүй. Надад уусаа карьер гэдэг юм байхгүй. Надад хэрэг уурхайн карьер байсан бол би үүдээ сайхан амьдрах байгаа. Дааш надад тийм уурхайн карьер инээ тэр юм байхгүй. За шууд зочтой өөрөө. Өнөөдрийн манай зочд их сонирхолтой зочтой байгаа. Ер нь бол бүгдээр амар инээх бах. Гэхдээ би инээхгүй гэж магадгүй бах. За UB Comedy Production-ы жүжигчд буюу Хану Амраа нарыг урьж байна. Зочд маань ороод ирсэн. Хай. За юу юм шиг. Юу вэ? Facebook-оор маш их харж ирсэн залуу байна. Тийм ээ. Хүүши. Оо завч. Энд залуу байна. MC Алтак. Yes, I'll take the house. MC Алтагийг ер нь мэдхөө. Цахилгаачин гэдэг нь Цахилгаан. инженер шүү. Цахилгааны инженер. Одоо амар шаж тийм ээ UB Comedy. Гэхдээ одоо бид нар чи өөрсдөө дунднаар төлөө нэг сайн мэддэг шүү дээ. Нэг амар хомоо ямар байгаа. Таал тэгж хэллээ. Түүнээс бид нар бол өөрсдөө бол ер нь бол 7 хоногийн 3 өдөр тэг 3 өдөр гурлан дээр нь танхимд үрж шин. Танхимаа ер нь солилно гэж бодож байна уу? Та ярилцж байна уу? Зарим хүмүүс өөр бүр босоогоо үздэг. тэр чинь тэгээд солихгүй л болтой тийм. Соёлох мөлөх асуудлуудыг бол бүгдийг одоо захирал мэдчихэж байгаа шүү дээ. Бид хоёр ч бол одоо UB Comedy одоо гişүүнчлэлт багтаж явуулсан. Одоо яг тэгж хэлэн тийм ээ. Акулууд л гэж тэг шинкод бас байгаа шүү дээ. Чиноснууд бас байгаа. Сууж. Энэ хөрөө. MC Алтак. Yeah, I'll take the house. Манай MC Алтак юу нэр вэ? Нэг комап болдог маш нэг дараа нь house гэж. MC Алтак. Yeah, I'll take the house. Тажгүй шүү дээ. Нажгүй юу? Тий. Гол нь тэгээ өөрөө хичээл зүтгэлтэй аягүй сайтай юмсан гэдэг шүү дээ. Би бас тэгж бодсон шүү дээ. Заавал амар инээдтэй хүн комеди хийдэг гэхээс илүү Чармаалт. Тийм чармаалттай тэгээд юмыг ингэж гоё задлж хардаг тий. Юмыг дидүгцэлдэг хүмүүс аягүй сайн комедиан болт юм болов уу гэж боддیں۔ Хэдүүлээ шууд секс ирээд байгаа. Комеди гэдэг юм уу? Комеди хийхгүй Чи яа зөөр юм жоох хэцүү зүгээр. найз нь бол одоо яг үндэ битүү гараа хандлах гэж байна шүү. Олон түмнээс юугаа нуух уу? Хамгийн доод нь 100,000 хүн үзэн шүү дээ хамраа. Одоо яах вэ? Тэрнээс одоо чи хэдэн мянган хүүхдүүд байна гэж бодож байна. Үгүй тэгээд Facebook чи 18-аас дээш насныхаа үзэх хэрэгтэй биз дээ. Үгүй шүү дээ. Тэг хүүхдүүд гараа хандлах хийдэг үгс юм байхгүй шүү дээ. Яа 13 мөр нойтон зүг би анх нойтон зүг зүтлээд өстой үнэхээр шоконд орсон шүү. Би чи хэдтэй үлээ 12 мөртэй үлээ. Яг шараа боож бандашаа дүүрэн шараа боож. Тэгээ өстой би өөрөөсөө хичиж өрөө. Хүн болгон тийм болсон шүү. Би ингээ үгдийн байл гэж бодсон. Яач юм бэ? Шингээ алдаад порног үзээд тахлаар ингээ үгдийн байж шүү дээ. Би тэгтээ порно морно юус үзээгүй байж байгаа нөт. Юм бэлээ. Амьдрал. Нойтон зүуд чинь тэгэл байд юм шүү. Зүгээр сав сайхан комеди ярьж секс болоод тэгээд нойтон зүг л. Хэрвээ нойтон зүуд зүудэлсэн одоо тий жазууд байвал Яг энэ тэр чинь хивээ үзэгч шүү миний дүүнрээ тий. Одоо ч нөгөө эрүүл мэндийн хичээл дунд сургуулиудаа үзэх болсон гэж болсон. болчих юм уу? Сэдв орсон шүү. Тэгээд Шааш. би нэрмийн хичээлтэй нэгтгэе хийцэн. Тэгээд ямар би дээр болсон заах. заахгүй шүү. За энийг одоо юу гэх YouTube Тэр одоо хитүүлээ заахаас ямар ч юм. За. Тэгэхээр ямар нэг би эмэгтэй хүн учраас анх сарын нэмдэг ирэх тухай мэдэхгүй. Тэгэхээр хөвгүүд танд шихэд нойтон зүуд бол зүудэл гэдэг шүү. Тэгэхээр тэрнээс санаа зовх ичих юм байхгүй. А тэгэхээр нойтон зүуд ирснээс нэг ядаж нэг 4 жилийн дараа
Миний дүүнэр юу байгаарэ? Яаж игээд нэг юм бодорой. Секс микс ядаж тий. Тэр юу миний чинь яах? Боловсролын систем болох болоо явчлаа. Тийм муу. Ер нь бол боловсролын системийг л муулах хэрэгтэй шүү. Моол юу? Тийм. Муулж л амьдрах хэрэгтэй байхгүй. За одоо муу л Болохгүй л болохгүй. Сайн нэг Shark Tank нэг залуу орсон шүү дээ. 17 настай сургуулаа хийцгээд байгаа. харс. Боловсрол хэрэггүй тийм. Боловсрол ер нь хэрэгтэй хэрэггүй. Камера ихтэй манай боловсролч аягүй юм шиг шүү. Одоо энэ нэг манайхан чи үгүй энэ Стив Джобс мөн сургуулаа ядлахт би хайчаа гэдэг шүү дээ. Тэр нэг гадныхан чи ийм шаталтай шигшүүртэй яваад идэм шиг лээ. Харвардд орж ийн гэдэг чинь нэлээд олон шигшүүр давцсан байхгүй. Тэгээ Харвардаа хайж байгаа шүү дээ. А гэтэл манайхан чи юу Харвард гэдгийг 8 дугаар ангид төгсч чадахгүй чи сургуулаа яа тийм гэж чи ямар ч шигшүүр даваагүй гэж сургууль хайна гэж өөрөө айгүй. Тэнгэл айгүй үнэхээр заа одоо үнэхээр нэг яг суглаанд хожиж байгаа юм шиг тийм процесс байхгүй. Харвардд ороод Харвардаа хаях тий 8 дугаар ангид төгсч чадаагүй сургуулаа их хоёр жин бүр ингээд шал өөр ойлголтууд л та. 10 жилийн боловсрол бол ялцгүй байх хэрэгтэй баг тийм яаж төлөвшөгч юм бэ? Ийм арда бүх нийтийн боловсрол За би ярьсан мэт амраг их яриулаад нэг 3 орк нэг айгу боловсролтой болоод таа. Би яг хэлсэн. боловсролын сайн чадах химлээ. Сая химэлээ нэг химэгтэй химэлээ. цогцлмаа гэж Тусмаа. Ерөөд нэг хичээлийг хийгээд Каролинад сайн хэлчихв. Тэг яах вэ тэгээд Тэр авгаа бидний үнд орж бас нэг юм байна. Яг нэг бодлын сайн зав. тэр чинь ихтэй өөр юм байл шүү. За Бүр яг системийн ингээ бүр амар сонин юм байл ингээд. Хуучин Оросоор явж ийсэн аа. Японы боловсролын системийг яцраад баталдаг. Одоо ингээд ям амных нь юу бүцэд өөрчлөлт оруулах ингээд солиорол явж байгаа гэдэг чинь. Аа суулж сонсох. ийм байна. Одоо тэр сургуулийн системийг өөрчлөх тоолонд маш хэмжээний мөнгө зардаг байхгүй. Тэгээд тэр чи өөрөө бизнес байхгүй. Тэгээд Ер нь бол энэ за улс төр яриа явчлаа чи одоо. өөрөө бизнес. Улс төр ярихгүй сексэл ярих. За зөөр секс яг гоо. Тэгээд секс улс төр болгон заяа. Яг ингэдэг үү? Секс чи өөрөө улс төр байхгүй. Гар ман Яг ингээд юмыг бол заавал яа ингээд улс төр байж. болгооч Одоо таны хараа. Хэр баяжж байна? Хэр баяжж байна? би өөртөө баян гэдэг ус юу гэж ойлгосон. Мэдгүй мөнгөтэй болох асууж байна. Хэр их мөнгө хийж ингээд асуугаад байна шүү дээ. Зүгээр хариулт. Манчин бол бодлоо. Манчин бол өстой мөнгө гэж байна. Яг хоолныхын мөнгөийг л олж байгаа манчин нэг өдрийн хоол мөн тий. Явцсан хоёр хоос онохгүй л байгаа юм Би нэмэртэй. Энэ хүүхдийн памперсны мөнгө зөнгөө. Хүүхдийн Хүүхдтэй шүү дээ. Амар ч байгаа шүү дээ. Мөнгөтэй шүү дээ. Хөөе. Тийм лантууд доо. Мантууд доо. Бид настай. Одоо нэг настай шүү дээ. Би анх 7 настай байхдаа гадаад тоглож байгаад амар өсдгийн гэртээ орж юм мэдээ дөө гэж бодоод гэрийнхэн хаалгыг онгойлгоод харсан чинь юу вэ? Тэгсэн манай ганц хайртай ганаах маань ирсэн байдیں۔ Би ч гэсэн хараа баярлсан. Тэр ч гэсэн намайг хараа баярлж байна. Meet what's up? Ахыгаа сонсдоо яастан болцсон юм бэ? Манайх нөгөө молбидэг хуудсан бичлэг инээд ирээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө зарим хүмүүс winer гана гэдэг тийм. За мэдхгүй тэр ч юм. Йоо би ч ганц хайртай маань болохоор бро та өнөхөр мөнөө гэсэн чинь мөнөө гэж намайг тэрвэрч байна. Гэснээр наашир өсч байгаас та ахын дүүдэ хоол исэн гэж. Би уусаа өдөр чинь гадаад тоглоод өдөрж өгчээсэн болохоор бөөн баяр суудлаа. Хизээж харж байгаагүй нэг тийм сонио сэрэг муутай юм чинь тийм. Йоо ах нэ юу юм бэ гэсэн чинь шоконд орсон царайд цоч чарсан. Чухал царайгаар минь ажил суугаад тайлбарлаж байна. Мэдөө энэ бол Бурханаас Монгол хүн заяасан олон жилийн түүхтэй жинхэнэ нэр хүний хоол. Шинээрэж, хонсонч, хатсанч, хүлцсэнч, тосон нэгцэнч хамгийн амтай цорын ганц бол. Энэ бол цөвөн гэж. Би бага зэрэг гайхснаа хэд зэрэдэд амд байсан чи. Воо! Бурхан тэр ийм хоол байт юм уу? Би одоо өдний наслахтаа ерөөсөө идэггүй гэл. Эцэн да. Монгол иргэн цөөвөнтэй бол цөөвөнгаар дуттуу гэдэг шиг. Тэр өдрөөс хойш цөөвөн миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон юм да. Адор явж явах маань зург мага давуулъя. Хараас үс авч гинэ. Үнсэл таньж байна. Чи нөгөө айгу буруу хамгийн од биш хоёрын дуудсан байхгүй юу? Нөгөөдлийн дуудсан бол Чи нэг төөгөө мөгөөс идрээ бидрийг асуусан бол бас хүмүүс ихвээс би төрөө бол ерөөсөө тийм биш шүү дээ.
Таахгүй. Айгуу заримгуутай. Тэгээ дээрэс нь ер нь жоохон тийм хилдэр ааштай. Амраач байнга завгүй явж идэг. Би бол айгуу муухай ааштай. Юм баг гэсэн. Хамгийн олон хийм болдгоо яг. Хамгийн одоо юм би. Төөгөө бата идрээ Хамгийн хамгийн идрээ юм да тий. Shark Tank мөнгө. октодын нараас нь хайр хөтлөн шүү юм. Би бол Нэг аргалал нэг хүнтэй Ороо мэрэж чи нэггүй. Гэхдээ би хиний тухай ярьсан. Төөгөөний тухай ярьсан. Би бол өөр хоёр хүүхдтэй. Ханаа найз хүн байлоо? Төөгөөний тухай ярьсан шүү. Найз хүн байлоо? Би найз хүнтэй. Бамбу. Хэл байж Тэр найз хүнтэй болов. Идрээ мэд. Идрээс өөрөөс нь асуусан. Харин тийм ч бодлоо хөө. Би тийм өстой Би бол яг өмнөдөө мэд. Сайн ихтэй амар юм гэсэн шүү дээ. Юу? Юу ч хэлтэй зүгээр. Манус ч гэхдээ бүр яг юм шүү. Бүр ингээд нэг үр төрөндөө ороод тий чи найз хүнтэй мөрөндөө яг комеди дээр л яг нийлдэг тий. тийм. А тэгээ яг мэдээж нэг айгуу тийм наад захын хувийн юм аа ярина л та мэдээж тий. Яг ноороо нэг ингэдэг ш нэг Нороо гэж юм хэлээ. яг ноороо дагуу гэдэг нэг ямар вэ? Mongolian next за баярлаа гэдэг ингэдэг ш яг тиймэрхүү л бүр ингэж тэрвэрлдэг яг ингээд за Жоохон өнгөцгөн байдаг. сууных нь өмнө халтчихгүй гэж байгаа шиг ингэ. Комментэр хашин шогоос юугаар ялгаатай вэ? Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Яг л адилхан. Entertainment. Шин шогийн нэг төр шүү дээ. Зүгээр Шин шогийн. арай өөр хэлбэртэй юм уу? Илүү монолог маягтай тэгээд Ганц хүн бүгдийг хийж байгаа. ганц хүн бүгдийг хийдгээрээ л. Түүнээс нэг нь ингээд жүжиглдэг байдаг. Тэгээд элементүүд ингээд хооронд бас энэ чинь амар микс юм шиг байна тий. Амар холмог ингээд жүжиглэлтж орчин гэснээ нөгөө нэг зохиол мохиол биччин гэсэн шүтэн бичнэ. Яг ялгаагүй л нөгөө хошин шогдож гэсэн панчлайн байж л. Явсан тэр ч гэсэн панчлайн нэг төрөл юм байна тийм ээ. нэг төрөл зүгээр нэг хүн гараад ирдэг нөгөөт нь олоолаа. Жүжиглж хийдэг гэдэг. Хүмүүс бас нэг биш. Ийм байгаа. Ана чи яраас асуулт асуухгүй болтой би ярихаас. Юус асуулт асуух те? Манайх нэг Асуухгүй шүү дээ. Энд чинь ингээд шууд хамаагүй юу чи? Хамаагүй шин шүү. шогийнхонтой нэг ингэ тэрстүүлэх гэдэг те манайх нэг. Тэг шинэ үеийн гарч иж байгаа болохоор. Тий. Бид нэр өрөөсөө хошин шогийн Хүн хин тэгж юм. Үгүй хүмүүс нэг асууж байгаа хүн гайс та нар нэрээ Та нар хошин шогийн нэг болгож байна. Та мэйлүүд асууч чинь нэр тэгж гэнэ үү? харин хүмүүс тэгээд дүүхгүй. За одоо Бид нар ерөөсөө хошин шогийнхонтой ямар ч асуудал байхгүй тий. Харин ч тэднийг хүндэлдэг тий. Би л тэднийг хүндэлдэг. Тэд нар илүү мэрэгжлийн юм шиг санагддаг. Бид нар ч юм бол ингээд өдрийн цагаар ингээд ажилладаг явж байгаа шүү дээ. А яалтчгүй бидний давуу тал юу вэ гэхээр зүгээр нөгөө нэг юм шинэлэг байдлаараа л илүү даваах шүү. А түүнээс биш бид нар одоо тэр хүмүүсийг хийгээл тий. Муусан хошин шогийнх юм уу? хуучилсан хөгшин яаж яваад юм ба. Жишээгээр гай болдог болоо та. Тэд юу болдог? Бидний сегмент нь өөр байна. Бас Тагманыг дүүрэх гэж ядж яхад нь хажуугаар нь бас нэг хэдэн нөхдүүд гарч ирээд үдгчдийн болоож ирээд Тэд чи юу вэ? Бараг 1000 чи бол соёлын түүргэнд 700 хүний суудалтай заалыг 7 хоног ч гоо дүүргэж хахад манай умгарч юу юм бэ 100 хүн 150 хүнийг 3 маркет шеэр хийгээд үнэхээр чад. дийлэхгүй шүү. шин зөндөө хүмүүс босоогоор үзээд байдаг шүү. Манайх дээр Усаагаараа үзээд 130 хүн л орж шүү. Тэг чи соёлын түүргэнд 7 хоног 14 хоног тий заримдаа бүр сар мар гişэт гэсэн. тэр чи яа Шипгийн шиддэг гэж яваад. тэр чи яаж манайс маркетинг шеэр Хаалтын тоглолт тий. Тэ. Намар цагийн нээлттэй тоглолт. Үзэгчдийн хүсэлтэй гэж яваад. Амраа Ladies Night тийч комедиг үзлээ. за Туршлагаас уулзсан уу? Туршлагаас авсан уу? Өөрийнхөө. би чи амар олон жил нөгөө Гэхдээ тэрийг зарим хүмүүс мэдэхгүй болохоор тэрийг яриад өгч болох уу? Ямар л хийдээс. За энийг одоо шууд ингэ ярихаар нөх хүмүүс ойлгохгүй хаа. Тийм ээ.
Юу ladies tide яриад байна хамраа яасан хийсэн гэж ойлгохгүй. Нөгөө комедиг нь үзээгүй хүмүүс үзчихэж магадгүй бах тийм ээ. Тийм. Тэгэхээр тайлбарлаж өгөө. Тийм нэг миний нэг жоок л байхгүй нөгөө ladies night Тэгээ жоок гэж байгаа. яг зүгээр яг миний жоокны агуулга юм байхгүй нөгөө хүмүүсийн хараагүй үнцгийг харуулах зорилготой. Нөгөө видео нэр. Тийм ladies night бол men's night гэдэг. Тийм. Зүгээр ингээд бүх юм өнгөө ээждэг штэ тэр өдөр чинь такс байхгүй, free drinksтэй тий. Тэгэл эмгтэйчүүд амар олноор орж иддэг тий. Яг ингээд яг цаанаа ингээд харах юм бол яг үндэ яг ингээд амар олон гэж олдтой болж байгаа. Хүн чихтгэл бас нэг арга юм болов гэдэг зүгээр талаас нь би харсан байна. Өөрөө тэгжсэн болохоор тэрийг ярьсан уу? Би яг баарнаас охин чихтгэж чууд үзчихсэн. Маш олон удаа үзсэн. Тэгээд яг үнэндээ яг нэг ч удаа яг амжилттай болж байгаа. Нэрнгээсээ тоо. Нэр би ингэдэг юм шиг байна. Надад би зүгээр би ингээд харж байхад биш нэг ийм яаж гэж байгаа. Одоо ингээд өдөн дээр минт ч юм уу. Одоо юу гэдэг тухайн үеийн метрополис ч юм уу те нэг амар нэг охтууд нь жоохон зэрэгэл тогтолцсон газраас бол охин чихтгэж хизээж байхгүй юм шиг санагддаг. Тэр пистануудыг ямар пистанууд чихээд байдаг? Жишээ нь дөргөө ч юм уу те. Өөрийнхөө гавдаг эсвэл си ч юм уу те. Хараад бодлын симба барбар гэж. симба ч юм уу те. Охтны нүг ч юм уу. Баарныхаа нэрийг Симба гэж хэлж байгаа юм уу? Хит хамаатай бэ зүгээр. Байдаг байсан шүү. 13 охтны нүг ч юм уу те. Юу нээс баяр. Oh no! Тэрийг ярихгүй шиг. Юу бэ 13 Мичиг барай болдог. охтны нөх гэж байсан юм уу? Гүй юу Охтны нүг гэдэг Баяр бүрдийн дөөргөд лаас үнэс үү. Гэхдээ арайч баян бүрдэд тусгүй. Баян бүрдийн тэр хэмжээс ордгоо байсан. тийм. Тиймэрхүү газар шууд охтод чигтэж болдго юм шүү. Тиймээс биш яг За яг чигсаараас угаалсан шүү дээ. би бол чигтэж үзээгүй яг нэг жинхнээсээ. Чигтүүлж ирсэн. Үзээгүй манай амраа би Практически зүгээр би зүгээр одоо төсөөлж байгаа байхгүй тий. За яавал яг чигтэж болох вэ гэхлээр би хэлээ л шүү. Мөнгөтэй эсвэл царайлаг л бол мөнгөтэй эсвэл царайлаг л бол манай нэг найз бас нэг ингэж түүнээс өөр ямар ч арга байхгүй. тийм баг тий. За хөдөлгөөд болох уу? Хоёр арга л. Боли бил. Дуусгач л да яриг. Үгүй тулгай л та. Ханаа. Ханаагийн хэлсэн ишлээс та бүгд үргэлээ. Ханаагийн цаг. Мөнгөө бас дээр нь царим муутай бол чамд эморох, гансрах, муухай ааштай байх ямар ч ирэх байхгүй. Босоод ажиллаа хий. Ханаа. Энэ үг бол маш зөв үг. Зөв. Зүйл юм шиг мэдгүй зүгээр. Ханаа яагаад ингэ вэ? Ханаа тэгтээ чи царим муутай юм уу? Би цэремутай штир нь бол Энэ хүмүүсийг хараад байгаад өөрийгөө худлаад царим муутай гिचээд октодыг факлаад яваад идэв санагдаад идэв шүү. Худлаагаасаа царим муутай гिचээд царим муутай гэсэн ингэ хүмүүсийг факлаад идэв шүү. хин ер нь факлаад байна гэдэг нь баталж яриад байна. Тэр соорс нь аав бай. За тэрийг олъё. Тавар танихгүй хүмүүстэй миний таньдаг хүн. Ер нь Факлцсан гэж нэг комедигийн факлцсан. зөвхөн комедигийн залуучууд дундаас хамгийн царим муутай юм бэ. Бүгдээрээ мэдж байгаа бол дээ. Шууд хэлэх юм нэр. Дээрээ хэлээд яг. Тойрын бодол шүү дээ. Хэнийг гэж бодож байна тоо. Ер нь хамгийн цай. Хүн царайлаг царим муутай гэдэг чинь ямар ойлголттой өөрөө. Субъектив бол. За тэгэхээр хин одоо Өөрийгөө тойруулах. За тоглосон юм агуулсан. ойлгомжтой. Царим муутай байхгүй. Аа. Үгүй юу байхгүй. Царим муутай гэж байхгүй. Царай хардаг хүмүүс гэж байгаа. Тийм ээ. Тийм ээ. Цаазын хөл гарах гэдэг гарна юмний. Тийм ээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна? Ханаа Хууль ярих гэж байгаа, амраа ярих байх. Ханаа. би Чи юм гэж бодож байгаа шүү. тэр хууль батлагдахгүй байлаагийн ялгаа байхгүй алдаг хүмүүс нь алдгараа лална, болдог юм болдгороо. уул нь багасгахын тулд гэж байгаа юм шүү. Яг тийм болоо. Яг тэгэл нэг хүн алхчихсан хутгаа барьж ирсэн аа ингээл амраар өгөөл дүрхэж байгаа л. Хүү юу лээ? Нэг алчууд би өөрөө өгөх үү гэж бод. Цаазын алтаач гэж бодод. Хутгаа хаяад алхаа болохгүй л. Зүгээр тэр болдгороо болно гэдгээр л өгөх. Тэр айн гэж бодод байгаа байхгүй. Би тэгж ойлгодог. Энэ хүмүүс ингээд цаазын алт олчлоо хүмүүс айгаад одоо Би тэгж боддөө шүү дээ цаазар авахлыг.
Нэг өгүүлбэр. Нэг өгүүлбэр бол хэцүү. Энд чи өөр амар том философийн бүр Тэгэхээр зүгээр бүр амар том асуудал. За хоёр үг. доол нь гоё яриад сонсомоор л байна л да. Амар гоё юм ярьж байна те. Өөрөө багш шийдэг үгүй. Үгүй. Комеди басаад нэг мэдгүй нэрээ. Би чинь судалгаа залуу судлаад Тийм үү. Ханаа юу гэдэг вэ? Би чи 8 чи. Юм за гүрүүшиг, няруу, худалдагч, цаас зөвлөгч, цаас зөвлөгч, жолооч. За тийм үл. Тийм үү. би цаазар бодлын ялын дээр ганцхан хэлж За айгу хурдан зүгээр яг дөрвөн сонсгоо чи юу амар ярьж байсан гэдэг. ийм байгаа манайхаа. Одоо нөгөө нүдээр шүдээр гэдэг нөгөө библийн хуучин гэрэн дээр өгдөг шүү дээ. Тэр чи одоо бүр аль дээр юм бохгүй. Аллагыг аллагаар ч юм уу тий. Тэгээд одоо бид нар чи иргэнссэн нөгөө манай бид нар чи үндсэн хууль дээр байгаа шүү дээ. Хүмүүнлэг иргэний ардсныг байгуулна гэдэг ингээд зорилгоо тогтооцсон байна шүү дээ. Хүн алж байгаа хүнийг эргүүлээд алдаг ч юм уу хүчиндж байгаа хүнийг эргүүлээд алханд чинь ч өөрөө бүр маш бүдүүлэг юм бохгүй. Иргэнсэн нэг байж боломгүй үзэх л бохгүй. Чи ярда хүн алдсан учраас би чамайг ална гэдээ ярьж байгаа бохгүй тий. Эсвэл чи хүн хүчиндсэн учраас одоо би чамайг ална гэдэг. Тэгээд тэр биш тий. Давтамж нь их байгаад байгаа шүү дээ. Тэр алах гээд байгаа хүн хин гэж нөгөө хүн алж болохгүй хүмүүсээ сонгогдсон хүн чинь би танараас сонгогдсон гэд хүн алах гээд яриад байгаа. Батлагаа. Тий одоо тэр нь хим заав субъекттэй холбоо шүү дээ. Тэр чинь төр гэдэг юм байгаа байхгүй. Тэгээ батлах гэдэг яваад. Хэрвээ эн чинь нөгөө төр гэдэг чинь иргэд өөрсдөө ирэхээ ингэ шилжүүлэх замаар хүмүүсээр төр оруулж байгаа байхгүй. Хэрвээ чамд хүн алах хэрэг байхгүй бол чиний тэр ирэхээ шилжүүлж байгаа тэр чи чамааг удирдахаар гарсан чиний сонгосон хүнд ч гэсэн хүн алах хэрэг байхгүй. Хэрвээ тий чи хүн алах хэрэггүй бол чиний сонгосон хүн ч гэсэн хүн алах хэрэг байхгүй. Энэ бол орчин үеийн хүмүүнлэг нийгмийн хамгийн анхны логик гэх юм уу хамгийн анхны одоо юу гэдэг нь те ёс суртахуун гэх юм уу те тийм бохгүй ёс зүй гэх юм уу. Тэгэхээр хүн алах яллын тухай ярьж байгаа гэдэг нь энэ маш бүдүүлэг бүр арай дэндүү балмад тийм л үйл явдал та. Яг өнөөдрийн 21-р зуун гарчаад тахт чинь бид нар ямар лалын ор юм уу те. Тэгээ сая баахан хүмүүст тэрийгэ болго хэллээ шүү дээ. Камерд орж байгаад ерхийлэгчтэй хандж хэлэх үү. Бид нар тэгээ 10-аад оны ихээр хийсэн энэ айгүй чухал те дэвшлээ ингэж алдаж болохгүй. Ийм буцаад бүдүүлэг харанхуулга явуулж болохгүй л гэж хэлмээр. Бид нэр хүмүүсийг илүү одоо тэг хүмүүнлэгээр шийдэх боломжтой болсон. Бид нэр хүмүүсийг илүү өөрөөр гэгэрүүлэх боломжтой болсон. Би бол тэр боломжийг сонсомоор л байна. Дааж хүн аллаа гэдэг шүү дээ. Юу ч өөрчлөгдөхгүй. Харин бид нэр илүү тэр хүмүүсийг сургуульд болно гэж болох юм болоо. Сургуульд болох. Сургуульд болохгүй шүү дээ. Яг үнэндээ шүү дээ. Хүмүүсүүд бүгдээрээ потенциалны гэмт хэрэгтнүүд байдаг. За. Хүн гэдэг чинь өөрөө амтан, аратан бохгүй. Тэгээ потенциалны гэмт хэрэгтнүүд бүгдээрээ. Энэ keep it short ярил айгу гоё хүнд ойлгох. Миний талаад дээр яг Rick and Morty сая юу ч ойлгосонгүй. Би нэвтрүүлэгч үзсэн л дээ. Тэр нөгөө эхний нэвтрүүлэг гоё гинжинд бол та нар бол бүргэр өгч илээ. Бүргэр өгч илээ гинжинд хоёрд нь бол байхгүй. Ус өгч штэ канапны ус. За. Би ч өөрөө мөнгө өөрөө авч. Энэ өөрөө авчихсан юм. айх штэ өгш. Тийм үү. Айх ууч нь. Зүү гоё. За тэгвэл хоёр дахь нэвтрүүлгийн дээр тэр нэг нөгөө зөв яриаг залуу шаал тийм юм орсон. Яг тийм хач юм орсон. Үгүй манаас дуудсан бол бид би нэрээ мэддэг юм уу? нарийн мэддэг. Дээгүүр хүмүүс мэддэг байх. Тэр бол үнэхээр хачин залуу орсон. Тэгээ нөгөө залуу нийт бүр ингээ ядагнаад бүр ингээ явах гэдэг зүг зорлоо. Хаас тэгээ гоё зүтлээ шүүгээл ингээ бүр амар сууж байгаа. Тэр гоё нэвтрүүлэг. Уг нь гоё нэвтрүүлэг хийх гэсэн бол контентн дээр гоё зочдууд дээр гоё чөлөөтэй яриад. Тэгээ бас нэг тийм юу болгосон байж магадгүй л дээ нэг. Нөгөө багийн хүчингүүтээ өөрийнх нь их муу харагдуулах гэдэг гэж ойлгосон байж. Мэдгүй ямар ч гэсэн Яст манай Канадад амар зөөлөх юм шүү дээ. Зөөлөн хүн шүү дээ. Ер нь хүн айгуу тийм зөөлөн юм аа. Яг характер нэг айгуу ажиллаж айгуу дараахан ч юм уу тий. Одоо тэг цанаг мэдрэхэд мэдрэл гişяаж юм. Амар ямар сууд өгсөн бэ? би чинь Яг нэг зөв сургуулийн нэг хэлж. 10 жилээ 11 төгссөн. Их сургуулаа бол би төгсөөв. Тэгэж. Мөсийн физик электроникийн сургуулийн
геофизик ингэ сурч ирсэн. Музик, физик, Электроникийн сургуулийн геофизик. геофизик ингэ сурч ирсэн шүү дээ. Ямар гоё юм. 5 жил сургаад сургуулаа аялаа гэж. 6 жил сургууль аялаа гэж. Нөгөө бацааг сурч илж байдаг шээс тэ. Сургуулаа. Тэр бацаан бол ихтэй яриа тэнэг байхгүй. 10 жил шүү дээ. Тийм шүү дээ. Тэг би өөртөө бацааны тэгж бодсон шүү дээ. Тэгтээ яа тэр хүн ирээдүйд тэр хүнтэй болж магадгүй. Тэгэхээр би тэд муулж гэсэн бодоод тэг. Асуудалтай үүсгэж байгаа юм шүү. Тэгсэн чинь тэр мэдхгүй ирээдүйд Shark Tank-ийн нэг хүн болцсон ч гэж магадгүй шүү дээ. Тэгээд болоод одоо сайн биш. Ороод Тэр хүн бүр ирээдүйд магадгүй энэ галактикаар аялж ич магадгүй шүү дээ. тийм шүү дээ. Магадгүй гэдэг. Тэр анхны тоор болох юм билүү? Анхны бурхан болох юм ч мэдгүй шүү дээ. Гээд яриуд тэгэл ярина шүү дээ. Яг үндэ амьдрал дээр хэзээ ч тэр хүнтэй болохгүй зэ. дөөр сонсдог уу хоёр? Амраа айгуу сонсдог шүү. Тийм үү? Манчестер дөөрөнцөд үнэхээр айгуу туртай шүү дээ. Дөөрээр нэг дуудаад үзэлж шүү дээ. Тэр дөөр сонсдог. Миний хамгийн туртай нөгөө нэг Нээсүнд орно. Несүн тормоо тэгээд Мио Бабино Каро гэдэг. Хөөе миний хамгийн дуртай. Папино каро гэдэг. Мио Бабино. Энэ бол жиг урлын бүтээл монголчууд бас бас юм. нөгөө юу вэ? Phantom of the Opera сонсон. Phantom of the Opera үзчихлээ. Үзчихлээ. Йоо, Лондон дөө. La Lecme гэдэг. Би дөөр сайн мэдсэн. Гэтэ явц газар дунд амьдуртай. Мариад мөргмүү гэдэг дуу та бүхэн. Би үгүй мэдэхгүй л дээ гэхдээ Ave Maria Grazia plena Maria Grazia plena. браво. Браво. Time to say бүтээг дуулаад байна. Шопины Ave Maria гэдэг дуу шүү. Earth and Why Earth Wind Fire ганц л гэдэг шүү мэдхүү. Do you remember? September гэдэг. September аль нэг дуулаад сайн бүжрэх юм. Би тэрийг тааш. Йоо биш. Юу ямар доо дээ. Үгүй би харин өнөөдөр тоор үзээд нөгөө энэ дуу амар таалсан нөгөө Led Zeppelin Immigrant Song гэдэг. Тор аль Манай тоор шүү. Тэндэг юм шиг шаалаа. хөөе. Манай тоор. Ер нь Marvel кинонууд дээр амар лаглаг зам тавьдаг шүү дээ тийм ээ. Мэдхүү. Pink Floyd. Ой, DC-ийн дундаж гоё шүү. DC-ийн DC Marvel хоёр аль нэг сонгох аль сонгох юм. хурууд их. DC-ийн нөгөө юу вэ? Хэлэлтэй залуу минь ээ би асуулт асуугаад. Энэ бол миний төлөв хараад идсэн би асуулт асууж байна. Эсвэл би босоо явах. Хариулт. DC Marvel хоёр аль нэг. Алуу. За одоо яг яриа. Мэдээж киногоор бол Marvel шүү дээ шүү. Тийм. Киногоор аль нэг сонгох юм аль сонгох вэ? Бод. Бодоод бодно шүү. Marvel. Нөгөө сая би нөгөө юу вэ? DC-ийн нөгөө нэг юу хин эдэр тоглолцсон чи юу л да нөгөө Ben Affleck. Joker-ийн найз охинд Хайрлах гэнэ үү? тэр чи юу Suicide Squad. Suicide Squad-ийн дуунууд үнэхээр гоё байсан. Үнэхээр. Сануулаа. Юу л би үзсэн нөгөө. Хамгийн сүүлд Хитс. Нөө юу. Queen Bohemian Rhapsody. Mama just kill the man. Put a gun Against his head. Put my trigger now he's dead. Mama, life has just begun. Gonna leave you. Үрсөд надаа. Mama, Doesn't really matter. I wanna die. Sometimes we shall never be born at all. carry on, carry on. It's nothing really matter. Рэпер гана амра хану MC алтаа. Яа, саалт гэдэг авс. Дуу хөгжим гоё тийм ээ. Дуу хөгжмөр хүнийг боловсруулдаг. Ер нь гэхдээ нэг юм яг
хүнийг ямар дуу сонсдгоор шинжиж болдог шүү дээ. Тийм. Би яа гэж боддог гэсэн. Би ширээ зөхмөл юм даа. Яг тэгдэг тийм. Янз янзын хамт цомсдог юм байна. Галын дуу сонсдог хүмүүсийг уу гэж байгаа шүү дээ. Гоо яг ингээд яг нэг гол мэдрэмжтэй хүмүүсийн сонсдог дуунууд нь шал өөр гэдэг байхгүй. Яа чи бас ондоо чи бас мэдрэмжтэй биш. Мэдрэмж өндөр хүн бол уусаа яг чиний урлагийн юу бол ондоо. Урлагийн жоохон доогуур зинда баг пистанаар охин чигдэг байхгүй. Гэхдээ охин чигдэг чинь муу биш шүү дээ. Зүгээр шүү дээ. Үнэхээр манус зүгээр азгүйдэл чигтэж чадахгүй болов шүү. За би бодлоо юм аа. Чаанууд чинь бол манус ажиж зүгээр годод авахгүй шүү. Яг үнэндээ. Тийм үү. Манус зүгээр гартаал ингээд энчээ зүгээр ингээд Нэг хөгийн дүүл даа. яг гараад үнэхээр боосаад. Тийм бичсэн. Хөөс яг жинхэнэ зэвэн гаруй чи одоо зүгээр баанд охин чигтэй. Нэрлээд өөртгөө зэвэн гар Юу юм юм шүү. Очоод бид нар жоохон шууд хэлчихсэн юм шүү. Шууд чигнэж хоёулаа хацгаа гэж шууд хэлчихсэн юм шүү тий. Бараг. Тэр чиний тактик байна. Чиний тагтдаг шүү. Өөрөө ноцтой. Shit. Хэрч ойлгомжтой шүү дээ. Үнийг шиг зараатай үг шиг видео өгөнтэй явж байгаа. Гэтэ атак гэхдээ бүр амар юм яриад тийм. Манчаа орцсон түүх. Хөө хийцээ. Чи бүр нэрээ үсэ. Алташ нэр юм уу? Үгүй гэсэн. Юу гэж Оста үзээгүй гэж илээ. Арга өнгө гэсэн. Чи даа. Арцанд хүүхэн шаа гэдэг бол амьдрал дээр байдаг юм шүү. Гэтэ мэдгүй. Нөгөө нэг амтлаг дуулсан мэт шүү дээ. Орсон. Түүхэн. Нэг амтлаг ус ямар амтлаг вэ? Чи үлдээд манай. Нэг шал ихтэй амтлаг ус яа. Шал өөр амтлаг ус юм байна. Амар өндөр. Тий, айгүй өндөр амталттай. Ингээд ингэж байгаа шүү дээ, тий. Тэгээд ингээд хийцээ цэнийг дуусах. энэ дээр нөгөө нэг тоон гараад ирдэг, нийт хідуудаа хөдөлсөн. Тэнгүү цагаа цэнгэлждэг тий. Тэгээд агуу миний хөдөл тэр зүгээр тоо гардаг. Аагүй. Тоо гардаг, хідуудаа ингэж яасна. Минийх ч юм болохоор тэр porn app-ийн бүр урай мөрөн агуугаа зөө. Make green гэдэг дүрээтэй зөө. Save power маа гэдэг дүрээтэй. Чи хүчээ юм. Тий, эрчим хүч ингээд эрчим хүч өөр өгүүлдэг л шээ. Аа шээс үрээд аваалахаар шууд уламжлалын ясаар тэмцээн болно, хоёр тэмцээн болно. Эхнийх нь аль мэднэ, гараараа барихгүйгээр хоёр дахь нь Итгэн байсан. Чи өсөж байна. одоо явахгүй хэдүүлнэ. За манай уламжлалт тэмцээн эхлэх гэж байна. Эхнийх угаасаа юу ч ямаагүй эдэн өмнөхдөр бургер дахиад тийм ээ. Одоо бол аль мэднэ. Энэ альбыг би ингэж барина. Хоёр талын өрсөлдөгч нар маань гараа оролцохгүйгээр эднээ аль төрүүлж идсэн нь ялна. За эхлэе. Гараа оролцуулаад идчих. Шууд хоёр төгөрчөөдгөө. Гараа оролцуулаад идэх идсэн шээ. Эсвэл шууд ялагдаж болно шүү дээ. Шууд идэх. Чи илүү хаад тахгүй. Хотлаа ялганаар телевизийн шоу нэг надад тийм гаралтай. Бишаага дээ. Энэ бол уусаа ондоо л доо. яг нүдрүү гарч байгаа. Маа та. Би шаага үзээдгүй ойлоо. Ер нь бид нар ондоо хамгийн анхны Ганаа сая гар хангалах гэсэн гараараа минь. гар хангах яг үгүй би гэртээ ихтэй хийсэн. Гэртээ хийсэн. Би гэртээ хийсэн. Нэрээ би гар хангах хийсэн шүү. Нэрээ. Нэрээ шүү. Чи зүгээр амдаа. Нэрээ шүү. Анагийн хөнгө амраа. Чиний амчин зүгээр гээд хийгээл хазаал тэгээл Тэгээд угаасаа тийм мэдлээ гэдэг хүн өгсөн байлгүй шүү дээ. Октод өгөхгүй шүү дээ. За амаараа чи заяа. Хамгийн дөрөв эзний ялсан шууд гараараа барьж идгээр боллоо. Бид нэр таанаа шиг тэгэж дадрын юм хийж чадахгүй тийм ээ. Тийм ээ. Тэгэхдээ 1 2 3 За гой шааж. Амраагийн хадлал амар том байна. Гэтэ атакийнхаа гүцэхгүй нэ. Атак бол гэтэ мангасалтай. Атак угаасаа хоолны хэмжээний атак оруулах нь атак амар ихгүй тийм ээ. Атак амар иддэг. Годыг нь үлдээж болно шүү дээ амраа. Оолно. Алгүй ээ. Мэдээж орхоо өссөн ш. Голтой юу дээ. Гой шааж. За. Энэ дуусна шүү дээ. Амд дөрөв дуусах нь яг нөгөө гинжин чамайг шаасан шүү дээ. Амд дөрөв дуусна гэдэг. Одоо зүгээр амд дөрөв дуусгаж надад хаяач дээ.
Алуу хооцоо. Алуу хамаа. Амраа. Чи дуусгаад байсан бөө юу? Тийм шүү. Баггүй. Удлаад ялдаад байгаа. За эхний тэмцээнд уусаа хин ясны харсан багт юм яг. Атаг аваад Оройтын байсан уу яах вэ? За. Би оройтын байсан. тэмцээнд орж байгаа хүн болгоо яхаар дандаа атаг ойтон гэдэг байна. За би ордог гэж. Би оройтын. Гэтэ би 93 дээд. За энэ удаагийн тэмцээн явуулаа. Хараа би юм ярьж. За энэ удаагийн тэмцээнд атаг төрүүллээ. Баяр. Би өмнөөс баяр. За очигч баяр үргээ. Бас дараагийн тэмцээнд орцгой амраасаа алив битнэгээр ханаа битээр би нэлгэн инээс нь хожигдно. Эхэлцгээе. За тэмцээн эхлэх гэж байна. Рэпер гана хано. Энэ бол оногооны тэмцээн бит хоёр хин их инээс нь ялгагдана. Би биний нэлгэн. За тэмцээнийг эхлүүлээ. Найрхасаа надад өгсөн илүү хано эхэл. За би шийдэж зүгчгүй. тэг. Алив инээл гэдэг. За. Хэрвээ хүмүүс хүүхдээ хийсэн газрынхаа нэрээр нэрлэдэг бол Монголд хамгийн их нэртэй хүүхэд ямар нэртэй байх вэ? Өгөөмөр алтай гэж. Өгөөмөр алтай гэж. Өгөөмөр алтай гэж. Ингээ өөрөө инээгээд. За. Өгөөмөр алтай гэдэг бодлоо юм мэдхөө. Мэднэ. Би дуусаагүй шүү дээ. Монголд хамгийн их нэртэй хүүхэд Пүрэн сойр гэдэг нэртэй байна. Чи Пүрэн сойр хийдэг биш үү? Надад Пүрэн байхгүй. Тэгээ ягаад Надад Пүрэн байхгүй шүү. Хүмүүс яг Пүрэн сойр секси гэдэг хэлээд байгаа юм ба тий? Тий. Нэрээд Нэрээ. чи хийжсэн. Гүү. Би хийж байгаа шүү. Тэгэхээр чин За мэдгүй. за мэдгүй. За чиний хэл. Миний ээж ихлээ. Их хүмүүд үзэгчтэй. Их хүмүүд биш үзэгчтэй уучлаарай. Гулга. Имхэнд массаж. Юу вэ? Гулга массаж. Үгүй. Досон зингэл. Досон зингэл. Тэгтээ динийг та. Яах мэдгүй за. Досон зингэл уустай. За одоо минийхийг сонсч дээ. За. Гана алтаг хоёр нийлвэл юу болох вэ? Молбойз. Галтаг. Галтак. Чицтэй. За. За чиний хэлж. Цайзыг юугаар эзэлдэг вэ? Эзэлдэг. Мэдгүй. Сүнсний баярын сэлмээр. Сая тийм ээ. За яах вэ? Тэгээд чи яаж чад те? Каст. Тий. Цайз штэ. Тий, цайз Сэлмээр эзэлдэг эзэлдэг штэ. Сүнсний баярын. Хэрвээ чи гей болсон бол чиний гей нэр ямар нэр байх вэ? Мэдгүй. Ганаар. Ганаар биш. Одоо чиний нэр ганаар боллоо. Анаас. Яг нэг хинэттэй биш юм байна. За яах вэ? Надад л инээдтэй л. Ирээдүйд 3000 онд. За. Дэлхийд дээр зөвхөн Монгол улс байгаа. Яагаад вэ? Үлдсэн Марс руу нүүч. Үнэн. Үнэ. За байж. Хэрвээ намайг гей болвол миний гей нэр ямар байх вэ? Хануул. Хануус. Анус гэдэг адилхан. Хануус гана. Ганаал гэдэг. Хоёулаа ингэ ганаал хануус хоёр боллоо гэж. Хануус. За чийл бол би болохгүй гэж. Чийл боллоо. За чиний хэлээс. Ойрын хугацаанд сошиал ертөнд ямар байгаа вэ? Байдаг шиг л баг. Үгүй. Хурц байгаа. Өөрийнхөө бицэн дээр энийг Хурц байгаа шүү дээ. Тийм ээ тий.
Хурцаагаар. Тэгтээ чи өөрөө мэдсэн юм дий. Энэтэй бас. Би энэтэй бүх юм л энэтэй. За одоо нэг юм Монгол боовор алтартай болсон нэг хүний нэр гэлдэж чинь. Бата. Үгүй. Өгөөжийн төмөн гэрэлт. Тэ. Хүний л эзтэй. Нөө боог нь бид бүхэн амтлах дуртай шүү Тий, дээ. айгуу гоё боовч. За чиний Аландаа гэдэг намайг. аландаа. Гож чанга л дээ тий. Сүрдүүлэх гэж байгаа юм шиг. Аландаа. Үстэй дээ. Яаж мэдсэн? Тэ чи алтай юм уу? Аландаа үстэй. Ханоос. Цаахан нэгэнт ал ярьсан юм чи. За. Алтаа утгыг англиар юу гэж нэрлэхийг мэдэж байна чи. Pussy town motherfucker. За яах. Pussy town би дуундэр хэлдэж би удахгүй Pussy town байртай болно гэдэг. Дуунд. Тийм үү би мэддэггүй шүү дээ. Ад чин нийтээ байлаа. Гэхдээ яг вэ нэг За ахаад нэг үндэг үү. За. Шинэ алтаа утгыг юу юу? Шинэ алтай. Утгах. За юу юм? Санийх дээр new гэдэг үг нэмэл болно шүү дээ. New Pussy Town ойлгосноо. Ойлгохгүй. Өөстэй. За. New Pussy town. Тэгээ би бодсон л new гэж нэмэгдлээ гэж бодгоор чинь эсвэл өөр тийм бас хиллэг байд юм болоо гэж бодсон байхгүй. Хилцэг шиг. Үгүй. Тэгвэл за төлөв нэгтэй хинэтэй биш юм. За. Харма фужи авраг хүн зөкснийхаа дараа юугаа барьсан бэ? Долгоогоо. Үгүй. Амаа. Амаа юу? Аха. Амаа би мэдэрч. За. Амаа. Тэт тийм дууссан уу тийм. Бид тэр яг адилхан 7-7 явлаа. Дууслаа. Хамгийн хинээс нь хануус байлаа. Би угаасаа бага нисэн. Тэгэхээр энэ удаагийн тэнцээнд би яллаа. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ бас ирж төлөвлөлт орсон баярлалаа. Би тэр нэг цаг дахиад оруулаарай. Баярлалаа байх хэмжээлтэй байлаа. Энэ удаагийн нэвтрүүлэг энэ үрээ дуусгаж байна. Энд чи рэпер ганаа байна. Дараагийн 2 7-ны дараа юу болцгоо. Бай. Шил авч. Би авч. Надад баярлалаа. Ийм шилдэг бол мөрөд үс. Юби комеди үзээрэй. Баярлалаа. Здесь так красиво, я перестаю дышать. Звуки на минимум, чтобы не мешать.